Төрийн албан хаагч гэдэг төр иргэн хоёрыг холбож өгөх гүүр носон нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажиллаа. За Дархан хотын 100 гаруй мянган иргэдээс төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн нэгүгээр манлайлагч нар гэж ойлгож болно. За жил бүрийн 11-р сарын 26-нд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өрх ёслолыг зохион байгуулдаг. За уг үйл ажиллагааг угтаж аймгийн засаг даргын тамгын газраас төрийн албан хаагчийн бахархлын өдөртөө болгох санаачлаг гаргаж за өнөөдрөөс эхлэн тодорхой ажлуудыг өрнүүлж байна. Энэ 26-ны өдрийг төрийн албан хаагчдын бахархлын өдөр болгоё. Энэ за төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан шалгалт өгөөд тодорхой шалгуурыг даваад ингээд тангараг өргөөд төрийн жинхэнэ албандад ажилладаг. Тэгэхээр энэ төрийн албанд ажиллана гэдэг бол зөвхөн бас нэг хаам хүн орчих бас нэг шалгуур давсан чадамжтай чадвартай шалгуур үзүүлэлт хангасан ийм мэргэжлийн өндөр түвшний хүмүүс байдаг гэсэн юм ойлголт байдаг. Тэгээд идэвхжүүлэх чанаржуулах арга хэмжээ дутагдaltaй байгаа гэж харагдсан. Ингээд энэ үднээсээ бид нэр гэсэн байх тэгэхээр за энэ 26-ны өдрийг хүртэл тамгын газар дотор төрийн албан хаагч дотор төрийн албаны ёс зүй хэм хэмжээс мөрдүүлэх, энийг сайжруулах, чанаржуулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчлэгээ санаажуулах үүднээс бахархлын өдөр гэдгийг тэмдэглэе. Энэ бахархлын өдөр тэмдэглэлтэй холбогдуулаад өдөртөн жаргаад өдөртөнжийн дагуу бас 3 чиглэлийн тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. За үүнд тэгэхээр нэгдүгээр ёс зүйд төрийн албан хаагч гэдгийг шалгаруулъя. За мөн ажлын байран дах нөхцөлийн тал дээр бас сайжруулалтаар бас арга хэмжээ шалгаруулъя. За ингээд мөн тамгын газар үйл ажиллагаа аймаг орнос үзүүлж ажиллагаанд хэлцүүдээс ямар санаачлах шинээр ажлууд гаргав. За энийг дүгнсэн бас тэргүүний хэлцээг шалгаруулъя гэсэн ийм үнцэн 3 чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргаад ингээд 7 хоног хугацаатай аян өрнүүлж байгаа. Тийм болохоор манай иргэд орон нутгийн иргэд хүмүүс маань энэ хугацаанд цэцэрлэгэн тамгын газрын үйл ажиллагаатай холбогдлолтой санал гомдол шийдвэрлэх асуудал юмудаас чөлөөтэй ирж холбогдож ажиллаач бидний ажилд оролцооч гэж хэлэх байна л да. Төрийн албан хаагчийн бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохистой хувцаслалт, мэндчилгээ нэмсэглэлийн өдөр, талархлын өдөр, иргэдээ сонсох өдөр, хишиг өдөр зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн тоглог ажлын байр, ёс зүйтэй төрийн албан хаагч, манлайлагч хэлцийг тус шалгаруулах юм байна.